Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд Labor Day буюу одоо ажилчдын амралтын өдөр удахгүй болчихж байгаа. Урт хугацааны ийм амралт байдаг. Тэгэхээр бид нар Америкт 5-аас 5 дахь өдрөөс ахуулаад хагасаадаас ахуулаад нэг дэх өдөр хүртэл амарч байгаа. Тэгэхээр энэ амралтын үеэр бас ямар шүү худалдан авалт хийж болохгүй вэ? Тэгэхээр хэрвээ та бүхэн машин авахд төлөвлөгөөтэй бол одоо дилер дээр очиод худалдаа авалт хийж болно. Ерөнхийдөө шинэ машинуудад down payment буюу аа finance юм уу эсвэл lease гэдэг юм хоёр дахь зүйл байдаг. Түрээслэх юм уу эсвэл одоо юу finance буюу өөрийнх болгож авах гэсэн тий. Тэгэхээр ийм нөхцлүүдэд тэр урьдчилж тавих тэр мөнгө нь одоо тэг буюу тэрний шаардлагагүйгээр хачин худалдаж авах боломжтой байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр таны кредит картыг одоо кредит оноог шалгаж агаад ингээд зээл өгдөг байгаа. Гэтэ тэр зээлийг авахд хоёр янз байна гэж штэ. Лиз буюу нэгсний түрээслэх эсвэл финанс хийх буюу за тэгэхээр 6 жилээр ч юм уу 7 жилээр ингээд finance lease хийдэг байгаа. Эсвэл бэлэн мөнгөөр бас худалдаж авч болно. Мөн certified буюу одоо beyond гэдэг маань жишээлбэл хуучин тий он бага явсан тийм машин бас худалдаж авах боломжтой байдаг. Тэгээ тийм машин авахд бол заавал finance тийм lease хийх боломж байдаггүй. За тэгээд жишээлбэл одоо Toyota-гийн дилер дээр би энд очие гэж бодож байгаа. Энэ аа Забар өдрөөр тэгэхээр Toyota Tundra байна, Toyota Camry байна, RAV4 байна. Тэгээд дээрэс нь аа за Toyota-гийн өөр машинууд байна. Эдгээр маань м, хямдарсан байсан. Одоо хямдарсан гэж тэр lease юм уу finance хийхэд тодорхой хэмжээний хямдрал үзүүлж байгаа. Тэгээ би энд зургийг нь тавьсрах чи. Тэгээд ийм санал ирсэн учраас очиод машиныг нь одоо ингээд тест драйв буюу нэгсний унж үзээд тэгээд ингээд цаагаад сонголтоо их боломжтой байдаг. Би бол өөрөө зүгээр машин авахгаагүй зүгээр энэ сонирхолтой болов гэж одоо рилс шорт гэх маягаар очиж сонирхуулъя гэж бодож байна. За үүнтэй холбогдуулан бас хэрвээ одоо энэ Калифорни мужид тийм ээ хэрвээ рестораны бизнес эрхлэж байгаа бол